Хамт байгаад баярлалаа. Дараагийн мэдээг хүргэе. Тойл мэдээллийн хөтөлбөр энэ удаад нийслэлийн шилдэг эко гэрвлэр тодорч байсан самдан довждынхийг онцолж байна. Тэрээр гэр бүлийнхээ гишүүдийн хамтаар 15 жилийн турш хашаанда 30 нэр төрлийн 300 модыг тарьж ургуулжээ. Тус гэр бүл өөрхийнхөө жимсний хэрэгцээг 100%, хүнсний ногооныхоо 50%-ийг өөрсдөө хангадаг байна. Сараа хөлийн цэрэгт ажиллаж амьдарч ирсэн самдан давждынх Монгол улсын иргэн бүрт олгогддог 0.7 га газраа 15 жилийн өмнө өмчлөө авчээ. Газраа авсан цагаас эхлэн тэд мөрөөдлийн хашаа байшингаа бүтээхээр сэтгэл зүтгэл гарган хөдөлмөрлжээ. Самдан давждынх өдгөө 30 гаруй нэр төрлийн 300 мод хашаанда тарьжээ. За харин тэд тарьсан модноос суулгац гарган ойр хавийнхаа өрхүүдэд тарааж тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан юм а. Бид бол ер нь хонд хар залуугаас л мод тарих тийм хүсэлт хөдлөгдсөн байсан улсууд. За тэр нь бол яагаад вөхөр зэрэг энэ тэнд мод тарих газруудаар их дамжиж ажилласан. Нэгд хоёрд нь болохоор ер нь мод гэдэг бол угаасаа хүний сэтгэлийг хөдөлгөж яадаг маш их чухал эд шүү дээ. Тэгээд энэ Ховд аймгийн Булган суманд бас нэг 5 жил цэргийн алба хаагаад ингээд одоо алба хааж явахдаа тентгийн хүнсүүд бол хонд алим жимс ургуулдаг. Босод төрлийн хүнсний ногоо тэгээд дээр нь жимс шимсгнийг бол маш хэмжээгээр тарьдаг. Тэгээд тэндээс бол бүр их одоо сэтгэл хондо мод тарих юмсан гэсэн сэтгэлтэй одоо юм байсан. Тэгээд өөрснөө энэ тэнд шилжээд ингээ 3-4 жилээр ажиллаад явцдаг болохоор мод тариад одоо ингээд тогтвор суурьшилтай ажиллах тийм нөхцөлгүй байсан учраас бид нар бол энийг биелүүлж чадахгүй, мөрөөдлөө биелүүлж чадахгүй яваад байсан хэрэг. Ингээд 2009 онд тэтгэвртэй гарсан. За тэтгэвртэй гарахын өмнөх жил нь буюу 2008 онд энэ өөрийн эзэмшлийн буюу хондо Монгол улсаас иргэддийг олгож байсан 007 газрыг одоо аваад тэгээд тэрнийг 2009 онд тэтгэвртэй гарангуудаа одоо мод байшингаа уриал, модоо тариал, хашаагаа уриал ингээд эхэлсэндээ Өөрсөддөө цог өтүүлж ургаж яваа моддоо харж арчилж явж байгаадаа тэд сэтгэл хангалуун байдаг гэдгийг хэлж байлаа. Самдан давждгай, гацуур, нарас, бөөрөлцгөн, алим, саваа, бургас, монос, үхрийнүүд, цэцэрганы мод гэд бүхий л төрлийн модыг хашаанда тарьж ургуулсан байна. За мөн сүүлийн үед дэлхийд ховор тооцогдох мод эмийн ургамал цэцгийг тариалж эхэлсэн байна. Олон жил мод тариад ингээд ирэхээр Монголд ургадаг ердийн моднууд буюу хондо манай орон зогт дасан зохицсон моднуудыг ургуулахаас гадна бас одоо ховор нандин тийм мод ургуулах хүсэл бас хөдлөгддөг юм байна л да яваанда. Тэгээд бидний нард харагдаж байгаа энэ модыг бол манай хүү ургуулсан юм байна. За энэ мод нь бол бод мод гэдэг мод гэж байгаа юм. Бурхан багш одоо анх гэгэрхтээ энэ модны дор сууж олон хоног одоо өлөн зүлмөг байж тэгээд гэгэрээд тэгээд одоо төгсийг олсон юм гинлээ. Гэгэрсэн мод учраас одоо бас бурхны шашны газруудад бол одоо дэлгэрэнгээр тарьж ургуулахаас гадна маш их арчилдаг тийм мод гэж. Тэгээд тэрнийг мэддэнгүүтээ манай хөө ерөөсөө энэ модыг ургуулж үзнэ гэдэг одоо үрийг хайсан чинь Оросд бол энэний өр байсан гэж байгаа юм. Тэгээд Оросоос захиалж аваад 30 ширхэг өр авцраад тэгээд ургуулад 2 жил шахуун носолдоод тэгээд тэрнээс нэг үрийг ургуулсан. Тэгээд тэр нь одоо энэ мод тарьж ургуулах нь амархан ч усалгаа, байнгын арчилгаа бас чухал гэдгийг онцолж байлаа. 10 см урттай саваа мод суулгаж байсан модд нь өөрсдөөс нь өндөр тургаж байгаагийн гол ач холбогдол нь үр хөвгөж шиг асарч байсантай холбоотой гинэ. Тэр ч одоо ийм хэн жоохон байсан. Анх тарьж байхдаа би дээрээс нь цэцэг усалдаг цэцгийн саваар усалж энэний чинь бойжулсан шүү дээ. Тэгээ энэний чинь зөвхөн ганцхан доороос нь ус хийгээд ээж байх асуудал биш. Жижиг модыг бол дээрээс нь ус хийгээ. Том модыг бол өдөрт өнжүүлсэн усаар зүгээр шууд будлагын усаар юу худгийн усаар биш. Зүгээр урсж байгаа усаар биш. Усаа сайхан хонуулаад усны савнд хийж хонуулаад тэгээ хонуулсан усаараа энийг шүршиж бас доороос нь услахын хажуугаар дээрээс нь тэр навчирнууд руу сайн шүршиж ургуулж гэж арчлах хэрэгтэй. Тэгээ энийг мод ч юм бол зөвхөн ингээл ургаад бүгд ургана гэж яах. Модон дотор ч бас өөхөх юм байна. Найвч, мүчир, тэр мэрийн түүж, танаж тэгээ тэрийг яг л одоо хүүхдийг яаж хуур айлдгүү тий? Хүүхдийг яаж асардгүү яг тэр үшгээл энэний чинь өглөө эрт орой нар жаргасны дараагаар өглөө эртхэн шиг ингээд хоёр их халуунд бол бас хүүтэн усаар усалж болохгүй нэг чинь хүүтэн усаар шүршиж болохгүй.
Тийм учраас энийг бол хонуулсан бүлгээ усаар л тэгж арчилж ургуулах хэрэгтэй. Ямар ч мод бол арчилгаанаас л шаардагдаж ургана. Самдан давжид шуураа нарын 300 гаруй мод тарж ургуулсан нь тэдний үр хүүхдүүдийн ач тус байгаа гэдгийг ч онцолж байлаа. За учир нь түүний үр хүүхдүүд тарж ургуулсан моддоос нь гадна дэлхийд Монголд ховордож байгаа устж үгүй болж байгаа моддыг өөрсдийн хашаа гэртээ тарихыг хүсдэг байна. За иймээс ч тэд хашаа 4 модтой нэг ховор модыг ургуулахаар аж төрж байна.